Хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулагчид ашигынхаа 50-аас илүү хувийг буюу хичнээн сая долларыг жил бүр Wall Street-ийн банкируудад өгдөг гэдгийг та нар мэдгүй. Зүгээр л өгдөг. Хэрэв бидэнд энгийн индекс сан, одоо индекс фанд гэж ярьдаг, байгаагүй бол бидний хэтвчнээс хэдэн сая доллар алга болох байсныг бид тооцоолох аргагүй. Тэгвэл хөрөнгө оруулагчдыг хичнээн 100 сая доллар хэмнэхэд тус болсон Wall Street-д үзэн ядагдсан баатар бол lifelong learner Тэмүүлэн байна. Хувийн хөгжил, хувийн санхүү, мөнгөний тухай ярьдаг Moneywise Master Channel давтай морил. Энэ удаагийн дугаар та бүхэндээ би санхүүгийн ертөнцийг, хөрөнгө оруулалтын ертөнцийг аварсан John C. Bogle гэдэг хүний тухай ярилцах болно. Let's talk about money. За John C. Bogle гэдэг хүн гарч ирэхээс өмнө хөрөнгөний зах зээл ер нь мөнгөний зах зээл яг л казино шиг байсан гэж ярьдаг. Мэдээлэлд орхон том компаниуд хождог, жирийн энгийн хөрөнгө оруулагчид ялагддаг, алддаг, том хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд зах зээлийг ялах гэж, дийлэх гэж одоо өрсөлддөг, одоо ихэнхдээ ялагдсан байдаг. Зах зээлийг ялах гэж яриад байгаа. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр том компаниудын, ерөн компаниудын хувьцааг аваад, зараад тэгээд тухайн зах зээлээс илүү ашиг олох, одоо тэр индексээс илүү одоо ашиг олохыг ялах гэж яриад байгаа. Тэгээд ихэнх хөрөнгө оруулалтын менежерүүд, хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд, фонд менежерүүд ер нь тэр индексийг ялах гэж үздэг. Тэгээ ер нь ихэнхдээ 80-90% нь ялагддаг гэсэн тийм статистик байдаг. За тэр үед 22 настай John C. Bogle нэг юмыг анзаарсан байгаа. За ихэнх фонд менежер, ихэнх мөнгөний менежерүүд индексийг ялах гээд ялж чадахгүй 80-90% ялагдaltaй ингээд сүүлийн 10 жил ингээд явж исэн. Тэгээд энийг хараад ер нь заавал ингээд нэг компани хувьцааг аваад ингээд зараад тэгээд тэр индексийг ялах гээд индексийг зохих гээд ингээд үзчихснээс зүгээр шууд тэр бүх индекс байгаа бүх компаниудын бөөгнүүлэнгуудаа нэг юм бүтээгдэхүүн болоод индекс фанд, mutual fund гэдэг тийм бүтээгдэхүүн болоод нэг дор ингээд төрөлжүүлсэн олон төрлийн компани хувьцааг авчвал яасан бэ гэсэн санаа төрсэн байгаа. Тэгээд анх удаа John C. Bogle гэдэг хүн тухайд 22 настай байхдаа индекс фанд, mutual fund гэдэг бүтээгдэхүүнийг хөрөнгөний зах зээлээр гаргаж ирсэн байдаг. За John Clifton Bogle гэдэг хүн 1929 онд Америкийн Нью-Жерси хотод төрж өссөн. Тухайн үед 1929 он 20-ад оны их хямралын үеэр амьдрал маш хэцүү байсан. Маш хэцүү амьдралтай, маш их хэцүү юмыг давж туулсан, маш ядуу амьдралтай байсан. Тэгээд тэр их хямралын үеэр тэрээр маш сайн хөдөлмөрлөж, маш сайн хичээлээ хийж тэгсний ачаар Princeton их сургуульд тэтгэлгээр суралцах хэрэг авсан. За тэгээд Princeton их сургуульд тэтгэлгээр суралцж авах хугацаанд эдийн засаг ер нь эдийн засгийн системийг ойлгож ер нь сонирхсноор за цаашдаа санхүүгийн салбарт, эдийн засгийн салбарт ер нь ажиллах гараагаа ихсэн гэж бичсэн байдаг. За тэгээд санхүүгийн салбарт ажилласнаар түүний амьдрал ерөнхийдөө гайгүй болж ихсэн. Тэгээд гэвч 1970-ад оны дунд үеэс түүний амьдрал нь тэр чигээрээ оронгоор ирсэн гэж хэлж болно. За түүний ажиллаж исэн Wellington Management гэдэг компани санхүүгийн дотоод зөрчил гарч янз бүрийн санхүүгийн алдаа гарсан улмаас John C. Bogle-ыг буруутгаж түүнийг ажлаас нь халсан байдаг. Тэгээд тэрээр 39 настайдаа гэр бүлтэй, хүүхэдтэй, өртөө дарамттай үлдсэн байдаг. За яг тухайн өдөр тэрээр хэлэхдээ ажлаасаа халагдсан энэ өдөр надад хоёрхан сонголт үлдсэн гэж ярьсан байдаг. За тэр нэг нь болохоор бууж өгөх, нөгөөх нь болохоор илүү том зорилгын төлөө цааш нь тэмцэх гэж хэлсэн байдаг. Тэгээд хүмүүсийн ихэнх нь энэ мөчийг түүний замналын эцэс байсан гэж үздэг. Харин John C. Bogle-ийн хувьд бол замналынх нь эхлэл нь байсан гэж үздэг. За тэгээд тэрээр 1974 онд бусдад үйлчлэх ер нь шудраг ёсны төлөө зарчимт сандаа үнэнч үлдэж 1974 онд Vanguard гэдэг хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулсан байдаг. За тухайн үед Vanguard Group-ыг 1974 онд байгуулахдаа нэг сонирхолтой юм тухайн компани эзэн гэж байхгүй. Олон нийт нээлттэй тэгээд ашиг хөөрдөггүй хөрөнгө оруулагчдад ээлтэй хөрөнгө оруулагчдын ашигын төлөө сонирхлын ашигын төлөө ингэж компани байгуулсан байдаг. За тэгээд тухайн үед энэ яг загвар нь санхүүгийн ертөнцид маш их шууган тарьж исэн. Wall Street түүнийг хамгийн увайгүй тэнэг санаатай тэгээд түүнийг хизээч амжилтанд хүрнэ гэж хүмүүс ер нь бодож байгаагүй. За тэгээд харин ч эсэргээр John C. Bogle бол зогсоогүй. 1976 онд дэлхийн хамгийн анхны индекс фанд буюу First Index Investment Trust гэж өнөөдрийн Vanguard 500 Index Fund гэж тийм фандыг анх үүсгэн байгуулсан байдаг. За тухайн үед хамгийн анхны индекс фанд байгуулчаад 150 сая долларын хөрөнгө босгоно гэж зорилт тавьсан байдаг. За тэгвэл эхний өдрөө дөнгөж 11 сая долларын хөрөнгө босгосноор зорилгын 7%-ийг биелүүлсэн байдаг. За тэгээд их хүмүүс ихэнхдээ
одоо Боглиг тухайн үед шоолж исэн, амжилтанд хүрэхгүй гэж одоо үзэж исэн. Тэгээ энэ санаа нь бүтлгүй санаа гэж үзэж исэн. За тэгээд он цаг өнгөрөх тусам хүмүүс түүнийг ойлгож эхэлсэн. Түүний index fund, mutual fund-уудыг хүмүүс одоо мэдэж эхэлсэн. Тэгээд тэр нь дундаж хөрөнгө оруулагчдыг одоо Wall Street-ийн мэргэжлүүдээс илүү ашигтай байлгаж чадсан. Хөрөнгө оруулалтын шинтгэлийг бага байлгаснаар дундаж хөрөнгө оруулагчдад очих ашиг нь илүү өссөн. Тэгээд нэг жишээ ярихад хэрв та 30 жилийн хугацаанд $1000 зүгээр хөрөнгө оруулагчийн менежерээр дамжуулаад 1.5% одоо шимтгэлтэй хөрөнгө оруулалт гэж бодоход $441 одоо шимтгэл төлөх нэ. Зөвхөн фанд менежер одоо тэр хөрөнгө оруулалтын менежер. За хэрв Vanguard-ын индекс фанд, ямар нэгэн индекс фанд, mutual fund 0.03% шимтгэлтэй одоо хөрөнгө оруулалт гэж бодоход тэр хугацаанд $9 одоо тийм шимтгэл төлдөг. Тийм хямдхан, тийм ашигтай одоо амархан бүтээгдэхүүн байдаг. За хэрвээ хэн нэгэнд хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмрийн төлөө одоо хөшөө дурсгал босгоё гэвэл тэр нь John C. Bogle байна гэж одоо Warren Buffett хүртэл хэлсэн байдаг. За тэгээд харин эцэст нь John C. Bogle гэдэг хүн өөрөө юу хожвоо энэ тоглоомноос те. Тэрээр том байшин, том машин, тансагналтай гоё luxury тийм амьдралыг сонгож болох байсан. Тэгтээ тэрээр тэрийг сонгоогүй. Яасан гэхээр компани олон нийтэд нээлттэй, олон нийтэд хүртээмжтэй тийм компани болгож тэгээд индекс фандаараа дамжуулж жирийн хөрөнгө оруулагчдад боломж олгож одоо Wall Street-ийн шуналтай одоо тэр тоглоомонд шудраг ёсыг тогтоосон гэж үздэг. За тэгээд мэдээж түүний ачаар дэлхийд даяар олон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж эхэлсэн, мэдээлэл сайтай болсон, одоо өөрсдийнх нь хөрөнгө оруулалтын боловсрол, санхүүгийн боловсрол дээшилсэн, одоо хөрөнгөө өсгөж чадсан, амьдрал нь сайжирсан, хөрөнгөтэй болсон гэж үздэг. Тэгээд тэрнээс гадна мэдээж Bogle Heads гэдэг John C. Bogle-ийн арга барил, философи, өөрийнх нь одоо тэ хөрөнгө оруулах амьдралынх нь одоо үнэн чинь зан чанарыг одоо шүтдэг, биширдэг, одоо ингээд цааш нь түгээдэг хэсэг бүдэг хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсийн хэсэг хүмүүс нь одоо Bogle Heads Guide to Investing гэдэг ном бичсэн байдаг. Та бүхэн одоо энэ линкээр орж үзээрэй. Би бас энэ тухай контент хийсэн байгаа. Маш сонирхолтой ном. Тэгээд John C. Bogle гэдэг хүний философи, тэгээд тэр хүний хөрөнгө оруулалтын арга барилын тухай гаргадаг тийм гоё ном байдаг. Тэгээд та бүхэн бас авч уншаарай. За тэгээд эцэст нь John C. Bogle 2019 онд 83 наснда талд өгсөн. Гэхдээ түүний өнөөдөр бүх дэлхийн залуучуудад цааш нь улам түгээгцээр байгаа. Түүний одоо энэ өвийг философиг цааш нь ингээд түгээдэг хэсэг бүдэг хүмүүс байдаг. Тэгээд тийм учраас мэдээж олон хүмүүсийн амьдралыг өөрчилсөн ийм буянтай хэрхэн байх нэ. За тэгээд эцэст нь бид нэр John C. Bogle-оос сурах 5 зүйл юу гэхээр нэгдүгürt нь баг үртэг ялалт. За мэдээж шинтгэл баг байх тусам урт хугацаанд хөрөнгө илүү өсдгөө гэд. За хоёрдугаарт нь болохоор урт хугацаанаас сэтгэлгээ. За амжилт гэдэг бол хурд биш. Амжилт бол марафон гүйлт юм а гэж бид сургасан байдаг. За гуравдугаарт нь болонгууд шудраг зарчим. За ёс зүйтэй бизнес хамгийн их амжилтанд хүрэх магадaltaй байдаг гэж бид сургасан байдаг. За дөрөвдүгээрт нь болонгууд бусдад ашигтай систем бүтээ. Бусдын проблемыг шийдээ. Тэгэх юм бол мэдээж мөнгө аяндаа ингээ хүрээд ирнэ гэж хэлсэн байдаг. За тэрнээс гадна тавдугаарт эрсдлээс бүү шинийг санаачил. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хүмүүс юу ч гэж байсан хамаагүй өөрийнх нь зөв гэсэн юмыг хий, алдаж үз. Тэгээд мэдээж автоматар амжилтанд хүрнэ гэсэн. Одоо ийм 5 зүйлийг бид нэр зааж сурсан байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө үн цэнтэй цагийг гарцсан байж миний видеог үзэж байгаа та бүхэндээ бүгд баярлалаа. Тэгээд хэрв та миний видео ямар нэгэн хүнд хэрэгтэй, ямар нэгэн тус болно гэж бодвол цааш нь түгээгээрээ, шеэрлээрээ. Тэгээд мэдээж лайк, subscribe дарахаа мартаа. Ингээд дараа уулзлаа. Түр